Тусан доржийн үлзий сайхан доктор Монгол Улсын гавьяат хуульч за хуулийн салбартаа болвол чанагдсан өндөр нэр хүндтэй тэр тусмаа энэ парламент төсний тухай онлын болон практикийн асар өндөр туршлагатай ийм хүн байгаа. Дээрэс нь манай бас эмэгтэй хуульчдын дунд өөрийн гэсэн бас одоо олон жилийн хөдөлмөрөөрөө бас эмэгтэй хуульчдын нэрийг өндөрт өргөсөн ийм хүн байгаа. Тэр хувь хүнийх нь хувьд бол маш их хүндэлж дэмжиж явдаг. Гэвч сая бас Банган хорооны хурал дээр хэлсэн саналаа дахиж хэлэхэд Монгол Улсын цэцгийн гишүүн 6 жилээр томилогддог. Тэгээ 3-1 хугацаанд нь явж байгаад энэ одоо өөр албан тушаал шилжинэ гэдэг бол зөвхөн энэ тохиолдолд биш. Ер нь бол энэ зохисхуумаа гэж үзэж байгаа. Зохисхуумаа гэж үзэж байгаа. Тэр тусмаа үндсэн хуулийн тэр эрхэмдээд үндсэн хуулийг хамгаалах, үндсэн хуулийг зөрчигдөхөөс өрчсөн сэргийлэх, зөрчсөн тохиолдолд үндсэн хуулиа бас ингэж дархлаажуулах ажил албыг хашиж байгаа хүн. Ингээд тодорхой шалтгаануудын улмаас ажил үргээс холино гэдэг бол бас сайн жишг биш ээ гэдгийг бас би протокол тэмдэглэж хэлмээр байна. Жил 2 жилийн өмнө бол улсын хурлын мандатаар сонгогддог 3 гишүүний нэг бол сонгогдсон. Тэгэхээр одоо юу гэдэг сая Банган хорооны хурал дээр их хурлын дарга хэлж ийн л та. Үлзий сайхан дарга байж ижил энэ одоо парламент үндсэн хууль зөрчилдөггүй хууль гарна гэсэн логиктой үг хэлж байна. Энэ бол зөв логик бас биш. Мэдээж энэ хүнийг бол шудраг Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирснийг бол би хүндэлж байгаа. Авч нөгөө талдаа бид нар нэг хүнээр төлөөлүүлж системийн хувьд, тогтолцооны хувьд, институцийн хувьд ийм одоо буруу жишээ тогтоож болохгүй гэсэн байр суурийг би аль биесээр протоколд хэлж байгаа. За тэгээд нэр дэвшигч мэдээж тэгээд олонхороо санал дэмжигдээд ажиллаа хийгээд явах байх. Цаашдаа энэ одоо үндсэн хуулийн цэц гэдэг энэ том хэрэгэм хариуцлага үүргээс ямар нэгэн улс төрийн ба улс төрийн бус шалтгаанаар хугацаа талбай дуусахгүйгээр дундаас нь гараад байна гэдэг бол эргээд энэ үндсэн хуульдаа сайн зүйл авчрахгүй гэдгийг онцлог хэлье.